Өнөөдөр аймгийн цэцэрлэгийн тамгын газар болон бусад сумдын удирдлагууд улс болон аймгийн тэмцээнд амжилттай оролцсон амжилтуудыг нүүнлэн улирч буй нохож шилдэг хүүхэд залуучууд багт тамирчин багш ажилчдыг шагнан урамшууллаа. Би таквондогоор хичээлдэг. Тэгээд одоогоор 3 жил хичээлж байна. Тэгээд энэ хүртэл тусал тэмцээн хамаатан цаад найз нөхөд багш ээж автаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад таквондогоор хичээлэх болсон бэ? Таквондогоор хичээлэх юу нь гоё байдаг вэ? Таквондог өөрөө хөрлийн спорт гэдэг болохоор амар хүндэл сурах гэж спортоор хичээлдэг хүн ер нь бол маш их хүмүүжлтэй байдаг. Кимоньонгапаас мөнгөн медаль авсан. Тэгээд говь улсын аваргаас болохоор хүрэл медаль аваад Японы элчин сайдын нэрмжит тэмцээнээс мөнгөн медаль авсан. Хятадын авсан тэмцээнээс болохоор алтан медаль авсан. Цор арваагаар 2 жил явж байгаа. Энэ жил улсын аваргаас алтан медаль авсан. Тэгээ улсын утга арваанд мөнгө, улсын нээлтэнд алтан медаль авсан байна. Тэгэхээр сур харваагаар хичээлэх ач холбогдол нь гэж боддог. Яагаад сур харваагаар сонгож хичээлсэн бэ? Сур арваагаар хичээлэх нь тийм нөгөө биеийн хөгжил бас сайн гэж бодож байгаа. Тэгээд хүнийг ер нь ингээд спорт улам тийм зорилготой болгох юм шиг санагдав. Сур харваагаар би 2 дахь жилдээ хичээлж байгаа. Сур харваагаар хичээлэх нь хүний нүдний баримжаа сайн болгодог. Тэгэхээр энэ жил гаргасан амжилтуудаа сайн өдөртөд. Ямар тэмцээнд хэдгээр байранд орж исэн бэ? Өвөн жил үү? Нээлтийн харваагаар хүрэл медаль, улсын аваргаар алтан медаль, болгоны наадмаар алтан медаль, Орхон аймгийн наадмаар алтан медаль, улсын наадмаар алтан медаль, улсын хаалтаар хүрэл медаль авчихсан. Би анх улсын нээлтэнд ороод 5 дугаар байранд ороод тэгээд дараа нь дахиад улсын хаалтаар бас 5 дугаар байранд орсон. Тэгээд хинтэр рүү явж багаараа алтан медаль авсан. Сур харваагаар хичээлэх юу таалагддаг вэ? Тэгээд нөгөө багш нь амар гоё хацаа тэгээд багаараа байхлаар бүгд ингээд сайн хамтардаг. За хүүхэд багчуудаа сар шинийн мэдлэгээ дэвшүүлээрэй. Сар шиндээ сайхан шиглээрэй. За баярлалаа. Юуны өмнө энэ эрхэм хүндтэй шагналыг авахд одоо гавьяа байгуулсан хамт олонтой баярлалаа. Манайх орон нутагтаа зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн болон ерөнхий газар зохион байгуулсан цэргийн хүрээний тэмцээн уралдаанууд хамтдаа амжилт гаргаж оролцдог байгаа. Ингээд манай энэ амжилт бол 18 онд 15, 16 онд төрүүлж 17 онд 2 дугаар байжсэн. Ингээд одоо 3 удаа сүүлийн 4 жил тасралтгүй төрүүлж байгаа. Энэ шагнал маань болохоор зэрэг спортын зэрэгний хамтлаг гэдэг шагнал байна. Сар шинийн мэдлэгээ дэвшүүлж. Ингээд нийт эрдэмтдээ ирж буй шинжилгээ сар шиндээ сайхан шинэлээрээ. Баярлалаа. Би энэ 2018 онд ерөнхий боксын сургуулиуд төгссөн. Төгсөхдөө олон улсын химийн хошоо медальтай төгсөндөө ингээд багштай болон сургуулийнхандаа намайг ингээд дэмждэг эцэгтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас өнөөдөр ингээд амжилт гаргасан сурагчнаа ингээд урамшуулж байгаа бас ингээд амийн өдөр тутмын зөвлөлтөд баярлалаа гэж хэлье. Сургачмын бас химийн хичээлээс маш олон амжилт гаргасан байна. Ерөнхийдөө найзуудаас хандаж өгч хэлмээр байна. Хэрэг за ингээд надтай адилхан хим сонирхолтой химээр суралцдаг хүүхдүүд байх юм бол ингээд өөрсдөө том зорилго тавиад тэрэндээ ингээд тууштай зүтгэрэй л гэж хэлээ. Тэгээд тэгээд сайн давтамжтай сайн хөлсөх юм бол ямар ч хүн амжилтанд хүрч чаддаг. Тийм болохоор би амжилт хүсье. Сэтгэл бол өндөр байна. Бид нар ч манай энэ спортын зугдалч жилийн ажлын үр дүнгийн бас нэг хурал болж шүү дээ тийм ээ. Өнгөрсөн жил 18 онд бол гайгүй амжилт сайтай үдээс халтын дэлхийн өмнөд Африкт авраг болсон. Улаанбаатар хот болсон бас мастерын дэлхийн аврагт 3 төрлийн дэлхийн аврагт суулж халтын төрөлд алтан медаль аваад нийлбэр дүнгээр мөнгөн медаль авсан. Өөр Орхон аймгийн тамирчид бол энэ улсдаа багийн дүнгээр бол 2 дугаар байранд ирнэ их олон жил орж байна.
ер нь пауэрлифтингийн спортоор олон тамирч хичээлж байгаа. Өнөөдөр Азийн дэлхийн аваргаас чинь 5 тамирчин медаль авсан байна. Азийн аваргаас чинь 7-8 тамирч авсан байна шүү дээ. Тэр бол бас их өндөр үзүүлэлттэй. За мэдээж хэрэг баяртай байгаа. Манай хүүхд бол ерөөхдөө өөрөө Канадад 4-5 жил ерөөдөө байж байгаад наашаа ирсэн. Манад бол 2 жил Орхон Амбади сургууль дээр 2 жил сураад байгаа. Тэгээд өнгөрсөн жил Хиппогийн Английн олимпиадад оролж, аймагаас зөрүүлж ерөөхдөө хот руу явсан. Тэгээд нэлээд сайн амжилт гаргасан. Бас дээрээс нь ерөөхдөө Нүбийн загвар хуралдаанаар бас ерөөхдөө Итали улсын Милан хот руу явчаад тэгээд бас ерөөхдөө сертификат авчаад өрөөд ирлээ. Тийм амжилт гаргасан. Би бас өөрөө баяртай байгаа. За тэгэхээр өөр бас хүүхдүүдэд ямар чиглэлээр бэлддэг вэ? За хүүхдүүдийг бол ерөөхдөө мэдээж хэрэг Кембрижийн хөтөлбөрийн дагуу бид нар энэ жил тэрний дагуу бас хүүхдүүдэд бэлдээд байгаа. Ялангуяа английн чиглэлээр бэлдэж байгаа шүү. Ганцхан ерөөхдөө Монгол улсын ерөөхдөө юмнууд биш, олон улсын даяар ерөөхдөө олимпиадад сурагчдад бэлдэж байгаа шүү. Би төгөлдөр хуураар Франц явж оролдоон дараа тэгээд би сертификат авсан болохоор шагнал өгч байгаа гэж бодсон. Тэгэхээр төгөлдөр хуураар хичээлэх юу ч аваад таалагддаг вэ? Төгөлдөр хуураар хичээлэх нь хүний оюуныг хөгжүүлнэ гэж би боддог. Сайн хүн дээрээс нь сайн тасалжуулдаг болохоор багштай хайртай шүү гэж. Ингээд миний үеийнхэндээ сар шиндээ сайхан шилжээрээ. За би 2015 оноос эхлээд хангаар спорт клубт шинэ тулааг бүртгүү гэсэн 2 багш тасалжуулагчтай хаанх эхэлж ирсэн. Тэр спортоор тэгээд улсын чансанд гэх юм бол миний хувьд гэх юм бол би одоо 25 дугаарт чигсэж байгаа. Энэ шагнал нь болохоор насан туршидын улсын аваргын багийн төлбөрөөс мөнгөн медаль авсан. Амжилтаар хийж байгаа. Манай багийн хувьд гэх юм бол ерөнхийдөө бусад багийн бодвол ерөнхийдөө хавгүй амжилт өндөртэй. Тэгээд Чинсан ч гэсэн дээр нэмээд дээгүүр байдаг. Ийхүү өөрийн мэдлэг авьяас хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурдаг спорт урлаг болон бусад төрлөөр амжилттай гарган манлайлсан хүүхэд залуучууд баг тамирчид болон багш ажилчдыг шагнан урамшуулан олон нийтэд алдаршуулах нь үе тэнгийн хүүхэд багчууд болон бусад үеийнхэндээ болон үлгэр дуурайл үзүүлэх ач холбогдолтой юм а.